Яншийн ордны домог бол 2018 онд Google-ээр хамгийн их хайгдсан олон ангид кино юм. Тус кино яаж сая үзэгчдийг байлдан дагуулж чадваа? Яншийн ордны домог киноны хайр дурлал, ордны тэмцэл, чамин ганган хувцас, тансаг эд тавилга нь үзэгчдийн сонирхлыг үнэхээр татаж чадахгүй байсан гэдэгтээ маргах хүн олдохгүй болов. Кинонд манж хувцас зүйлд гоёлыг бараг төгс дүрсэлсэн гэж үзэж болно. Удам дамжсан тусгай технологи эзэмсэн хятадын цөөхөн гар орчууд киноны хувцас гоёлыг уралсан болохоор аргагүй бизээ. Ингээд Яншийн ордны эмэгтэйчүүд яаж амьдарч байсан бол Туман компашин үнийг тайлбарж өгье. Юуны өмнө та манай YouTube сувгийг subscribe хийж коммент үлдээнэ үү? Хориотой хотын эмэгтэйчүүд. Манжин хааны ордны эмэгтэйчүүд Хориотой хотын хойд талын хүн нэвтэрдгүү хэсэгт амьдардаг байжээ. Янши бол тэнд байсан баруун хэсгийн нэг л ордны жишээ юм. Эзэн хааны эмэгтэйчүүдийг их хатан, хааны сурвалжид баг хатан, сурвалжид баг хатад, татвар эмс, сурвалжид хадагтай, тэргүүн шивгчин, дэд шивгчин, зарц эмэгтэй гэж 8 зэрэгт ангилдаг байв. Чин гүрний хатад татвар эмс эв түнжинтэйгээр Хориотой хотод хамтдаа амьдран суух ёстой байв. За энэ бол зүгээр л ордны тогтсон ёс. Бодит амьдрал нарийн төвхтэй байдаг болохоор атаархал, ганцаардал, хардал тэмцэл дунд олон эмэгтэй амьдарч байсан. Хааны эхнэрүүдийн амьдрал кинон дээрх шиг амар хялбар байгаагүй. Тэд өөрсдийн эрх дураар ордноос ч гарах хэрэггүй байлаа. Хааныг орон нутагт айлчлах, анд явхад тэд дагаж Хориотой хотоос гардаг байв. Тэгэхээр хааны татвар эм нь алтан тортой шуухаал гэсэн үг. Үгүй яг ордны дотор уран барилга, зураг тоглоом, тэжээвэр амьтад тоглолт гээд тэдэнд үзэж харах юм бишгүй байсан л да. Гэхдээ л Манжин хаан нь ганц их хатантай байсан бөгөөд татвар эмс эхнэрийг Манж Монголын 8 хошууны эмэгтэйчүүдээс авдаг байв. Иймээс чухам Манж монголчууд л голчлон их хатан болж байжээ. Манжуудын их хаттын 3 нь хасрын удмын хорчин монголчууд байлаа. Амьд сэрүүндээ их хатан болсон эмэгтэйчүүдийн ихэнх нь манжнар байв. Жишээ нь киноны гол дүр Шаочийн хатнаас сэтвэлсэн Вэй Онлан нас барсныхаа дараа л их хатан цолыг нөхөн авсан байдаг. Энэ нь Вэй Онлан манж биш хятад хүн байсантай холбоотой. 20 дугаар зууны эхэнд чин гүрнийг мөхөж алга болох хүртэл дээд зэндааны нөлөө бүхий манж ирэхдээ ширийн хятад эмэгтэйг жинхэнэ эхнэрээ болгодгүй ёс удаан үйлчилж байв. Чин гүрний их хатан нь хааны баг хаттын дээр ирэмблэгдэх бөгөөд баг хаттын доор татвар эмс зарснаар байсан. Татвар эмсийг авахын тулд 13-аас 16 насны охтыг 3 жил тутам тусгаалan зарласан өдөр Хориотой хотын арын хаалгаар нэвтрүүлж сонгон шалгаруулдаг байжээ. Сонгон шалгаруултыг охтын цэвэр онгон байдал, хэл ярианы чадвар, саруул ухаан, биеийн эрүүл мэнд, авиас эвдүү, зүс царай, бие бялдар, уран бишлийн чадвар гэх мэт элдв нарийн шалгуур дээр тулгуурлан гүйцэтгэдэг байв. Татварын болохоор сонгогдсон охиныг хамгийн сүүлд их тагийн шалгадаг байв. Шалгалт зарим үед тийм ч амар байсангүй. Тухайлбал шалгарсан охинтой их таг нь хамт нэг өрөөнд унтаж түүнийг хөрхирдэг, зүүдэндээ ярьдаг зэрэг элдв гаж зуршилтай эсхийг шалгах нь инүүхэн байв. Дашин дуртахад их таг нь төр барьж буй хааны төрүүлсэн ээж нь байсан байх албагүй. Их хатан нь эзэн хаан нөхрөө нас барсны дараа их таг нь цолтой болдог байв. Ихэнх их хатад татвар эмээс гараагаа ихэлсэн байдаг. Угсаа заламжлах хунтааж буюу аягийн эхнэр нь түүнийг хаан ширээ заламжлахад их хатан болдог байжээ. Ийм замаар чин гүрний түүхэнд шууд их хатан болж ирсэн эмэгтэй ердөө 5 л байсан. Чин гүрний эзэн хаадаас хамгийн их нь 79 эхнэртэй Канси буюу инх амглан хаан байв. Гэхдээ энэ инх амглан бол танаа герт байгаа энэс нь тарган бурхан биш юм шүү. Нөгөө хүчрэг хааныг хэлж байгаа юм. Хамгийн бага эхнэртэй байсан эзэн хаан болох Гуанси буюу Бадруулт төр хаан ердөө 3 эхнэртэй байжээ. Их тагин цэшигийн зарилгаар Бадруулт төр хааныг нас барах хүртэл нь олон жилийн турш гэрийн хорионд оруулсныг бодолцвол энэ нь тийм ч гайхамар зүйл биш байх. Гэхдээ л 3 гэдэг чинь олон тоо штэ. Ер нь эзэн хаан яагаад ийм олон эхнэртэй байх шаардлагатай байсан юм бэ? Хаан олон эхнэртэй болох нэг гол шалтгаан нь түүнийг хүчрэг гэр бүлтэй холбоотон болгоход оршиж байв. Их чин гүрэн үндэслэн байгуулагдсан үеэс эхлэн Манжин хааны татвар эмсийг 8 хошуунаас буюу Манж Монгол язгууртан огтоос онцгойлон сонгодог болов. Чин гүрний хааны удмын цусыг эзлэгдсэн хятадууд болон бусад угсаатны бүлгээс тусгаарлах зорилготой энэ бодлогыг баримталсан гэж судлаачид үздэг. Гэхдээ амьдрал дээр цөөнгөө удаа хаадын таалал хэнийг эхнэрээ болгох вэ гэдгийг шийдэж байлаа. Жишээлбэл чин гүрэнд Манж монголчуудаас гадна Манжин хаадын татвар эмсийн дунд 9 хятад, 1 уйгур, 2 солонгос эмэгтэйчүүд байв. Хүнл болсон хойно эзэн хаанч гэсэн бүсгүүчүүдэд дурлах хэрэгтэй байсан шүү дээ.
Хаан олон их нэртэй байсан өөр чухал шалтгаан нь хатад татвар эмс хааны үр удмыг төрүүлэхэд оршиж байв. Эзэн хааны хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн хүүгүүдээс хэн ч хааны сэнтэд залрах боломжтой байв. Иймээс хааны талалд орох, угсаа задамжлах эрэгтэй хүүхэд төрүүлэх нь татвар эмийн хэрэгэн зэрэг нэмж хатны суудалд ойртох хамгийн том боломж байлаа. Ихэнхдээ татвар эмэгтэй нь хүү төрүүлснээр эхлээд бага хаттын нэг болно. Тэр дээшээ их хатан болохын тулд түүнд хааны таалал, харизм, хүчрэх холбоотон бас хамгийн гол нь аз хэрэгтэй байв. Татвар эмс шивгчдийг ордны тайганууд харгалзах үүрэгтэй байв. Хааны эмэгтэйчүүдтэй өдөр тутам хамт байдаг эрэгтэйчүүд зөвхөн тайган байж л хааныг хуурахгүй байх байсан бизээ. Ингэснээр хаан эхнэрүүдийнхээ төрүүлсэн хүүхдийг өөрийнх нь гэдэгт бат итгэх боломжтой байсан юм. Татвар эмсийн дийлэнх нь хатан болж чадаагүй. Их хатан болоогүй бага хатны хувьд хүүн эзэн хаан болвол эхийг нь ариун их хатан гэж өргөмжлөх бөгөөд нас барсныхан дараа л их хатан цол нөхөн олгодог уламжлал байв. Үүний жишээ бол Янши ордны домгийн гол дүр болох Вэй Янло юм. Вэй Янло Янши ордны домог киноны гол дүр Вэй Янлог Сяо Ичун хатанд сэтгэлэн бүтээсэн. Чин гүрний цорын ганц хятад их хатан гэдгээр тэрээр онцгой нэгэн. Хадагтай Вэй буюу Сяо Ичун хатан нь энэ нөхөр Чан Лоноос 16 насаар дүү байв. Түүний жинхэнэ нэрийг түүхэн тэмдэглээгүй байна. Бидний мэдхээр Вэй Янло буюу хадагтай Вэй гэж түүнийг ордон шивгчнэр нэвтрэгтэн нэрлсэн. Вэй бол эртний хятад овг юм. Кинон дээр гардаг шиг Вэй Янло нь сэргэлэн нэгэн байсан бололтой. Түүний хувь хүнийхэн талаар бусад олон хаттын адил бид тийм ч олон зүйлийг мэдэхгүй. Тэр ч бүхэл Вэй Янлог 20-той хотод хизээ яаж орсон гэдэг нь ч мэдэгддэггүй. Кинонд Вэй Янло нь Чан Лон буюу Тэнгэрийн тэтгсэн хаантай ан ман муудалцж байгааг та харсан байх. Гэвч энэ нь зүгээр л орчин үеийн уран бүтээлчийн уран төсөөллөөс хэтрэхгүй. Тэр үед Тэнгэрийн хүүгүүнийг муусан хинч толгоогоо ахуулах тавилантай байсан бизээ. Вэй Янло зарц эмэгтэйгээр ордон данхан нэвтэрсэн ч маш хурдан зэрэг нэмжээ. Жишээ нь 1745-аас 1749 оны хооронд тэр 3 удаа хэрэгэм хүртэж зэрэг нэмсэн байна. Энэ бол татвар эмэгтэй бүрийн гаргаж чаддаг амжилт биш ээ. Вэй Янло 20 жилийн дотор хааны сурвалжид баг хатан болтлоо дэвшиж нас барсан хойноо их хатан цол авсан. Тэрээр эзэн хааны 6 хүүхдийг төрүүлснээс түүнийхүү Зячин буюу Сайшаалт Ерөөлт хаан нь өөрийн эцэг Тэнгэрийн тэтгсэн хааны суудлыг заламжилжээ. Мөн Вэй Янлогийн ууган охин нь халахын язгуурт нь ламд орчтой суусан. Тэгэхээр Вэй Янлоны эзэн хааны эхнэр хүний хувьд үнэхээр амжилттай амьдарсан. Учир нь тэр угсаа задгамжлагч аягийг төрүүлж хааны талалж хурдан орж дэвшчихсэн билээ. Гэхдээ л тэр хааны зүрх сэтгэлд хадагтай Фуцагийн байсурыг хизээч нөхөөгүй юм. Их хатан буюу хадагтай Фуца. Хадагтай Фуца нь 15 настайдаа тухайн үед 16-та Хунлиаг буюу хожимын Тэнгэрийн тэтгсэн хаантай гэрэлжээ. Фуца нь манж улсыг үнслэгч Нурхаачийн эрлэг холбоотон Фуца овгийн хүн байв. Тиймээс овгоор нь түүнийг бусдын адил авгаалдаг байв. Фуца буюу Сяо Сянчан хатны эр нөхөр Тэнгэрийн тэтгсэн хаантай амьдарсан 22 жилийн амьдрал нь түүхэнд нэр хүндтэй агуу хайрын бэлэг тэмдэг болон үлдсэн. Хааныг өвчтөй байхад Сяо Сянчан хатан нөхрөө өдөр шингүү сахиж дэрэгдээс нь холддоггүй байв. Сяо Сянчан хатан манжийн уламжлалыг дээдлэгч 20-той хотын үлгэр жишээ эмэгтэй байлаа. Их хатан тансаг үрлэгэн байдлыг жигшдэг байсан тул үсэнтэй үнтэй гоёл зүйлтийн оронд хямд даруу зүйлд чимлэл хэрэгэлдэг байсан гэдэг. Тэнгэрийн тэтгсэн хаанч түнд их хайртай байсан болохоор ордоос гарахдаа тогтмол их хатнаа цуг авч явдаг байв. 1748 онд Сяо Сянчан хатныг нас барахад эзэн хаан сэтгэлийн их шаналлд орж уус даяар гашуудал зарлжээ. Нэгэн удаа Тэнгэрийн тэтгсэн хаан талигач хатныхаа өгсөн бэлгийг харж байхдаа санаа алдаж түүнээс үлдсэн хуучин зүйлийг үзэхээр түүний дуу дүр төрхөн миний нүдний өмнө харагдаж нулимсаар дүүрэхэд би гашуудан харуулсан гэжээ. Их хатан Фуза 36хан наснда хүн дээр өвчилж нас барсан ч үхлийн шалтгааныг нь зарим түүхчид түүний 2 дахь хүүгийн хүлтэй холбодог. Сяо Сянчан хатан 4 хүүхэд төрүүлснээс 3 бага залуудаа эндсэн. Мэдээж энэ бүх гашуудал нь хатны сэтгэл зүрхэнд хүнд туссан болох нь ойлгомжтой. Их хатан Нара Манж Нара овгийн хатны амьдралын замнал нь ихэнх үедээ тун муугүй байв. Хадагта Нара буюу Уула Нара 16 орчим настайдаа аг хүнлийтэй гэрэлсэн бөгөөд нөхрийнхөө хамгийн их таалдаг татвар эмсийн нэг болжээ. Уула Нара өмнө өгүүлсэн Сяо Сянчан хатны гашуудлын хугацаа дуусны дараахан 1750 онд хааны их хатан болсон. Түүнийг хатан болохыг хаанд их дагин зөвлөсөн юм. Уламжлал ёсоор хааны хаттын ордыг Нара хатан хариуцдаг болж их мэдлэнч нэмэгдэв. Ер нь бүх юм 15 жил их л сайхан мэт байлаа. Гэтэл гэнэт нэгэн цуутай үйл явдал
1765 онд хаан хатан Ханчаод аялан явж байхад болжээ. Их хатан нараа гинэд нэгэн шин үсээ тайрч богиносгосон байна. Энэ бол манжуудын ёсонд ёс суртахуунгүй маш гаж үйлдэл байв. Хилгэнсэн хаан нараа хатны өндөр дээд хэрэгэн цолыг хурааж Бээжинд гэрийн хорионд оруулав. Энэ явдлаас хойш жилийн дараа гунигт автаж гадуурхагдсан уулаа нараа нас баржээ. Өвчнөр өөд босон гэж ярьдагч сэтгэлийн зовлон л хатныг хороосон болов. Их хатан нараа яагаад тухайн үеийн ойлголтоор ийм балмад загнав? Үүний шалтгаан нь Игчин гүрний ордны түүхийн нэгэн нууц хэвээр үлдсэн. Манжийн ёсоор талигаачиг нас барсны дараах 100 хоногт үсээ засахыг цээрэлдэг байв. Тиймээс зарим хүмүүс уулаа нараа хатна нь өмнөх их хатныг доромжилж эм үйлдэл гаргасан гэж үздэгч энэ нь үнэмшилтэй тайлбар огт биш. Хатагтай нараа их хатан цолыг гашуудлын хугацаа дуусны дараа л авсан шүү дээ. Харин түүний нөхөр Тэнгэрийн тэтгэсэн буюу Чанлон хааны хэлснээр нараа хатан сэтгэл санаа нь үүмэрч хааны ихийг үл хүндэлснээс энэ бүхэн болжээ. Орчин үеийн түүхчид хаан өөрийн баг хатад татвар үнсийг илүү үзэж халамжилж байсанд их хатан нараа хардаж эсэргүүцлээ илэрхийлж үсээ тайсан гэж үздэг. Эр нөхөр нь өөрийн гараар баг хатад хоол хүнсний хишиг хүртээж байсан нь их хатанд өөрийг нь мартсан мэт санагдсан байх л та. Нараа хатны оншуулга нам гүм даруухан зохион байгуулагчээ. Уус даяарч эмгэндэл зарлсангүй. Яншийн ордны домог кинонд гардаг хаттаас танд хэн хамгийн их таалагддаг вэ? Манай сувгийг subscribe хийж комент үлдээнэ үү?